Сонсогч та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсч байна. За дараагийнх нь сэтгэл хөдлөлийн донтолт гинэ. Жо Диспензагийн Ер бүсийн оюун ухаан гэдэг ном байд юм байна л да. За тэр номонд бол таны толгойд ижил бодол эргэлдэх тусам, ижил сэтгэл хөдлөлийг мэдрэх тусам би илүү их химийн бодис үйлдвэрлэж хэрэгэлдэгэ гэж бичсэн байд юм байна. За айжмаар эдгээр бодол санаа сэтгэл хөдлөл нь дадал болж аюулгүй мэдрэмж төрүүлэн таны эд дисмит бид чинь уустгаа. Мөн цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл хөдлөлөөс үүссэн химийн бодисоос хамааралтай болно. Ямар нэгэн зүйлийг өөрчлөх талаар, шинжилэл хийх талаар бодол толгойд орж ирэх үед үүнийг тарих хүлээж авдаггүй гэж. За хүн тарихч одоо хамгийн залхуу эрхтэнэлтэй ер нь бол аль хэдийн бидэн суучсан химийн урвалын нөлөөгөөр шинээр төрсөн бодлуудыг таагүй мэдрэмж өгөх сөрөг хандлага гэж үзээд тэр дорн хөөж гарах гэж оролддог нэ тарих бол тэр бодлуудыг нөхөр ваагийн чи наад чин дэмийхтэй өөй шал илүү юм хийж явах юм одоо нас чи явчаад хөөй залжганаад илүү дутуу шиний юм оролдох гээд бай гэл ингээл миний тарих гэсэн надад яг тэгж хэлдэж штэ ядаргаатай тэгэл заримдаа ч ихэнхдээ ер нь үгэнд нь ороод байд юм дөө би бол ялгаа байхгүй айдаг болж байгаа юм шиг нас чи яваад байх шиг байна дөө залуу байхад бол бас яг үзтгэл байсан одоо ч ер нь жоохон зүрх алдаад байдаг болчихжээ за үүнийг хар тамхи архины донтолттой бол зүүрлэж болно бодол санаа сэтгэл хөдлөлийн гинтийн өөрчлөлт гарах үед тарих бие махбодод төгшүүрийн дохио өгдөг гэж. За хамгаалах урвалын хувьд бол харин тарих нь таныг үл мэдэгдэх чиглэлд явуулахгүй байхыг хичээдэг бөгөөд хуучин бодлуудыг чинь итгэвчүүлж эргэн сануулдаг гэж. За энэ бол өстой яг үнэндээ чи одоо дэмий штэ чи зүгээр инүүнд орох намбаага зүгээр нөгөөстөө мөрөөрөө мөмө өнжүүлээд явжээ чи хөөй гэл ингээл тарих бол ерөөсөө ингээд өдөр шөнө өглөө ороогүй ингээд ятгадсан штэ ер нь нэг шинэ юм оролдох гол нэг бодол оруулж ирэнгүүт нөгөөдгөө чинь зүгээр тавчиж хөөгөөл гар гээл ингээл дуута хөөгөөл тэгэл нөгөөдхөн зайл бас нөгөө талдаагүй чи хөөй нөгөө баруун мөрөн дээрх одоо бурхан нь чи нэг оролдоод үзчихээ гэж яг зүүн мөрөн дээр чөтгөр нүе наад чин дэмий штэ хөөш илүү дутуу юм хийгээд нэг зүгээр далжганалгүй наад нэг өмнөхөө хийгээд мөрөөр амьдр гэл ингээл загнаал тэгэл тэр дунд нь алцганаал ингээл ер нь нэг иймэрхүү л байдалтай ер нь ганц энэ зүйл бол ганц над дээр үстэй ер нь хүн болгонд л байдаг зүйл баг л та тэгээ ийм юм болдсон байна тэгээ хүн бол тарих бол ер нь тэгээд тэр ямар зүйл дассан тэрнийхээ нөлөөгөөр хими урвал явагдаад яг тэр зүйлийг л өгүүлэл чи яг энэ нэг зураа сонглоор л яваад байгаа гээ чи нөхөр одоо энэ сонсож байгаа радио сонсож байгаа манай энэ машины радиог сонсож байгаа одоо хүн байвал яг одоо өөрөө чинь тархинд бол бас нэг бодол тэгэл одоо тархи чинь ингээл нэг шинэ өөрчлөлтийг чинь бас тэгээд жадлан эсэргүүцэл явж байгаа баг тэгээд ийм юм байдсан байх шүү энэ чинь танд надад бас байгаа зүйл ер нь нийтлэг химээ ихтэй ийм одоо бүр одоо энэ чинь альбисоор судлан тогтоосон юм байдсан байх шүү энэ чинь. За тархины үйлдвэрлэгдэг загварчлал гэж байд юм байна. За хосуудын харилцааны хувьд бол хамгийн анхны хайр дурлалын харилцаа нь бол маш хүчтэйгээр бол одоо өдөөгдөж яадаг. За тэр харилцаанд бол таны юу мэдэрч ямар байдалтай байснаас хамаарат тархинд гүн сууж дараагийн харилцааг яг тэр мэтээр загварчилж таныг одоо бүтээдэг гэж ойлгож болно. За эхний харилцаа асуудал ихтэй таныг барьж хордог хит одоо хүлцэнгүй байхыг шаарддаг байсан бол дараагийн харилцаанууд ч бас та тийм байр суурьтайгаар л одоо дараагийн одоо харилцаанд орд юм байна. Та тэгээд тарих өөрийн одоо цуглуулсан мэдээлэл дуршлаг дээрээ үндэслээд одоо хосуудын харилцаанд дижлэх байр суурийг нь аль хэдийн загварчилчдаг гинэ. Нөхөр ваа чи бол одоо тэгээд эхнэртэй базуулаа байжаа гэл ингээл загварчилчдаг юм байна л да. Та би ч одоо тэгтээ гайгүй манай онц нэг базаад байдаг ч гайгүй. Ер нь бол ингээд хараад байгаад бол гэр бүлийн хоёрын нэг нь бол арай нэг жаахан базах маягтай, нөгөөдгөө нь жаахан базуулах маягтай л байдэн штэ. За тэгээ олдоо эрэгтэйчүүд нь базуулна доо юу гэнэ нөх. Тэгээ эмэгтэйчүүд нь бас нэг арай цаг маг нарийн барьдаг, аливаа юмд нарийнх ханддаг. Гэр бүлийн одоо нарийн ширийн жижиг сажиг зүйлийг голчлон эмэгтэйчүүд дэр нь шийдээд идэг учраас ингээд эмэгтэйчүүд нь жаахан базуур маягтай дөө. Яг өрхтэйчүүд нь яга стратегийн шинж нартай шийдвэрүүд нь гарах маягтайд бол байгаад байгаа харагддیں۔ За тэгээд харин үүнээс одоо гарах гол одоо аргадсан бол өөрчлөлт юм гэсэн байна. Өмнө нь ийм байсан, одоо ч ийм байх болно гэх мэтээр одоо өөрийгөө тайвшруулах биш харин шатахиулж өөрчлөлтийг одоо хийх гэж хичээх нь өөртөө хийж буй хамгийн чухал тэмцэл юм гэж. Та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.